баримт бичгийн үзлэг хийх хэрэглэгчид маань өөрт хуваарлагдсан өргөлүүд дараах байдалтай харагдах бөгөөд за яг хуваарлсан гэдэг өргөдөл рүү орж үзэхэд баруун дэд буланд хүлээн авах болон буцаах үйлдэл бүхий товч харагдаж байна. Юуны өмнө тухайн өргөдөл дээрх бүхэл баримт бичиг болон мэдээллүүд танилцаад энэ дээр ямар нэгэн алдаа мадаг байхгүй гэж үзэх юм бол хүлээн авах эсвэл буцаах товчийг дарна. За тэгэхээр баримт бичгийн үзлэг хийх хэрэглэгч маань хүлээн авснараа тухайн өргөдлийн маань төлөв баримт бичгийн үзлэг хийгдсэн төлөвт орж ийн. Үүний дараа үнэлгээний алхам руу орох бөгөөд энэхүү алхмыг баримт бичгийн үзлэг хийсэн хэрэглэгч бас тохиргоо хийх боломжтой. Үнэлгээний мэдээлэл баганд мэдээлэл тохируулах боломжтой харагдаж байна. За энэ дээр дараад ямар төрлийн үнэлгээ хийх гэж байгаа вэ гэдгээ тохируулна гэсэн үг. За газар дээрх үнэлгээ хийх хамрах хүрээгээ хэмжээ бичиж өгнө. За ингээд тохируулж өгсөний дараа үнэлгээнийхээ мэдээлэл дээр дэлгэрэнгүй дараад ороход дараах цонх гарч ирж байна. За энэ үед болохоор дараагийн алхам буюу тайлан бичих боломжтой болно. Тайлан бичихээс өмнө хэн тайлан бичих вэ? Хэн ямар үүрэг роль тухайн үнэлгээнд ямар үүрэг ролын дагуу тухайн үнэлгээнд оролцох вэ гэдэг үнэлгээний багийг тохируулж өгөх шаардлагатай. Ингэхдээ бүтэц бүрэлдэхүүн хэсэг дээр тухайн үнэлгээний багт оролцох хэрэглэгчийг тохируулж өгнө. Ингэхдээ хэрэглэгчийг сонгоод ямар албан тушаалаар оролцож байгаа, хэдэн өдөр үнэлгээ хийхийг, тушаал өдөр дамжинд орох хэсэг, үнэлгээний мөн ажлын хэсэгт орох хэсгийг энэ тохируулж өгдөг байна. За мөн тухайн багт орсон хэрэглэгч нь гэрээтэй ажиллах уу, аудитын баг гэдэг торгоо хийх үү, үйл ажиллагааны төлөвлөгөөг төлөвлөх үү, тушаал өдөр дамжийг бүртгэх үү гэх мэтчлэн эдгээр үйлдэлийг хийх хандах эрхийг тохируулж өгнө. За жишээлбэл үйл ажиллагааны төлөвлөгөөг тохируулна, тушаал өдөр дамжийг мөн тохируулна, тайлан бичнэ гэх мэтчлэн эрхийн дагуу эрхийг өгснөөр тухайн эрхийн дагуу зэсүүд маань бол боломжтой болж байгаа. За тайлан бичих эрх өгсөн учраас би одоогийн байдлаар энэ тайлан бичих боломжтой буюу алхам 5-ыг хэрэгжүүлэх боломжтой болж байна. За үнэлгээний тайлан цэсний тайлан оруулах товчноор дараад тухайн стандартын шалгуур асуултын дагуу үнэлгээ хийх боломжтой болж байна. Энэ тайлан цэс нь тухайн стандартын шалгуур асуулт түүнийг хэрэглэгч буюу хүсэл гаргаж талаас баримтжуулалт хэрхэн хэрэгжүүлсэн талаар мэдээллүүдийг бүгэлсэн мэдээлүүд харагдаж байна. Үнэлгээний ажилтан миний зүгээс тухайн үнэлгээ маань шаардлага хангаж байна уу, хангахгүй байна уу, үүний нотлохоо болон тайлбарын мэдээллүүдийг оруулдаг байгаа. За юуны өмнө тайлангаа хадгалахын тулд гарчиг болон үнэлгээ хийсэн тайлангийн огнуудаа оруулаад хадгалах шаардлагатай. За үүний дараа тайланг байгууллагт илгээх боломжтой болно. За байгууллагт илгээхдээ байгууллагт тайлан илгээх товчийг дарна. За ингэхдээ болохоор хамгийн анхдагч тайланг хавсралтаар оруулаад тэгээд үүнтэй холбоотой тайлбар мэдээллүүдийг бүртгэнэ. Хэрвээ тайланг байгууллагт илгээсний дараа тухайн тайланд аль нэг үйл тохиолдол гарсан тохиолдолд байгууллага болон үнэлгээний ажилтан хоёр маань залруулсан мэдээллийг мөн энэ файл оруулах хэсэгт оруулаад илгээх боломжтой байдаг. Мөн хоёр талаас ямар шалгуур асуултуудыг залруулах, эрхэн залруулах талаараас мэдээллүүдийг энэ цонхонд солилцох юм боломжтой байгаа. За тэгээд илгээх товч дарснаар тайлантай холбоотой мэдээллүүдийг бичлцэх боломжтой болж байна. За үүний дараагийн алхам бол тайланг хороонд илгээх алхам байна.